Hi vlog. За бүгдээрэнд нь vlog үзэж байгаа өдрийн мэндийг хүргье. За би аль болох нуршихгүйгээр айгуу сайхан ярих гад хичээ. Гэхдээ баг чадахгүй байх гэж бодож байна. Яг тэгэхээр миний ерөнхийдөө байгаа л энэ ярьж байгаа л энэ учраас ерөөсөө өөрөөр ярих гад хичээнэ гэхэлэр би ерөөсөө биш болчих юм шиг санагдаад би ерөөсөө шал өөр хүн шиг бодогдоод ерөөсөө би биш одоо хичээж байгаа юм шиг санагдаад ч гэдэм үү. Ерөөсөө л болохгүй байна. Гэтэ би аль болох нуршихгүй байхыг хичээнэ. Яг л түрүүчийн одоо аяллахаа юмнуудыг бэлтгийа гэсэн влог дээр айгүй олон хүмүүс нуршаад байна. Тэг ямар санда энэ влог дээр согтуу байгаа мó гэсэн комент ирсэн байлээ. Тэгээд тэр комент дээр хэлэхэд ерөөсөө тийм эрүүл бол влог хийдэггүй байгаа шүү гэхгүй бодлоо. Тэгээд яаж тэгж харсан юм мэдэхгүй. Би тэрийг ерөөсөө ойлгоогүй. Миний яриа л их сонин эвгүй сонсогдсон юм шиг байгаа. За тэр яах вэ? За ямар ч тач эхлээд влогоо эхлэхэд би Instagram-ийнхаа, Facebook-ийнхаа бүх найз нарт бүх жоохоо надад одоо тусалж одоо зөвлөгөө өгсөн найзуудаа ямар тач баярлалаа гэж хэлмээр байна. Яагаад вэ гэхлээр би чи нөгөө нэг түрүүчийн влог дээр би шинэ гутал авсан, аяллахаа ямыг бэлдсэн, бас нэг ойр дөрөв хувцснаар авсан гэд ярьсан да. Тэгсэн чинь баларсан. Нөгөө гутлаа өмсөөд өчигдөр нөгөө гутлаа өмсөөд нэг 30 оройны алхалт хийгээд 30 минут гадаа алхсан чинь гутал маань одоо хөлийг маань холгоцсон, хоёр хөлийг маань ингээд яг нэг 30 минут гадаа гараад алхсан байхгүй. Гэтэ миний алдаа бол зөндөө байсан байлээ. Тэгээд холгочхоор нь яана гутал маань холгочлоо, гутал маань хөлийг маань холгочлоо. Одоо яана яаж хаад явган аялал төлөвлөсөн байдаг. Тэр нь зүгээр ч явган аялал биш, бүр ингээд бартаа цааттай уул руу гарна. Уулын оройд уул руу одоо 1000 далайн түвшнөөс 1100 м өндөрт гарна. Одоо яана гэл бүр хөл холгох нь битийл зүгээр холгоогүй зүгээр хөлтөө явхад амар тийм хэцүү байхгүй юу. Тэгээ би Instagram, Facebook дээр тусламж хүсээд яавал хурдан идгэх үү, яах вэ их үү гэж бичсэн чи амар хөөрхөн сэтгэлээсээ юм зөвлөгөөнүүд өгөөд тэгээ би тэр зөвлөгөөг дагаад ямар тач ийм алхалтын гутлыг нэг арьсмаар томыг авдгийм байна. Нэгт миний алдаа заяа. Тэгэнгүүтээ хоёр дахь алдаа болохоор ийм уулын оймс гэж байдгийм байна. Уулын одоо алхалтын оймс, алхагчдад зориулсан ийм алхалтын оймс гэж байдгийм байна. Би хоёр хосыг авсан. Яг эндээ ингээд уул ийм одоо нөө модны зурагтай тийм одоо энэ оймс нь болохоор яг өсгийн дээр арай зузаан, ер нь арай өөр юм байна л да. Зүгээр нэг жирийн оймсыг бодох юм бол тэгээ энэ оймсыг ер нь уулын оймс, алхалтын оймс гэж байдгаа гэж зөвлөгөө өгсөн. Тэгээ очиж харсан чинь нэрэл ийм оймс байдгийм байна. Аяллахын дэлгүүрт. Тэгээ энээс хоёрыг авсан. Тэгээд гутлынхаа арьсмарыг нэгээр томруулсан. За тэгээд юу түрхэх вэ, яах вэ гэсэн чинь нөгөө нэг ийм нөгөө шархан дээр түрхдэг наалт байдаг штэ. Одоо шархны лент гэх юм уу? Би энэс бүр ингээ 3 янзын бүр нэг хаширсан хүн гэж 3 янзын ийм 3 төрлийн лент авсан. Юм яаж мэдхүү нөгөө уулан дээр алхаж байгаа. Тэгээд юм яаж мэдхүү хоолголоо гэж бодоход хэрэгтэй гэж бодоод энийг авсан. За тэгээд надад аюугаа ийм зөвлөгөөнүүд өгсөн хүмүүстэй бүгдээрэнд нь Facebook-ийнхаа, Instagram-ийнхаа найзуудтай баярлалаа. Би ч бүр аюу олон сайхан сэтгэлтэй гоё юм найзуудтай. Тэгээд ямарваа нэг юм мэдхгүй чадахгүй юм аа бас асуучаар аюу хөөрхөн орж ирээд хариулаад зөвлөгөө өгдөг. Баярлалаа гэж би ямар ч тач влог эхлэхээс өмнө хэлье. За. Тэгээд яг энд одоо та нарт яг харагдчихна уугүй юу? Ингээ ширээ дүүрсэн байна. Миний Анука бит хоёрын аялалд авч явах юм маань ингээ дүүрсэн байна. Тэгээд яагаад ийм их юм бэлдсэн бэ гэхлээр та нарт нөгөө нэг хэлээгүй байгаа нэг юм байгаа. Тэр нь юу вэ гэхлээр Ану бит хоёр дээшээ уулан дээр унтахаар болсон. Зүгээр нэг одоо юу яагаад
тэр мангацын хилгээд нөгөө нэг хадан дээрээ гарчаад эргээд буух биш. Бүр тэндээ ингээд майхан саваа бариад хоолунд хийгээд тэндээ гоё амраад одоо нар жаргахыг хараад тэгээ өглөө хамгийн эрт сэрээд майхан сав юм хумаа хураагаад тэгээд өглөөний нар мантахыг яг тэр уулан дээрээс хармаар байгаа байхгүй юу? Тэр хадан дээрээс гэсэн үг шүү дээ. Тэгээд бит хоёр хонхоор тэгж төлөвлөсөн. Тэгээ хоног гэсэн чинь зүгээр нэг одоо сүхэ бит хоёр чинь түрүү жил явхдаа нэг сүхэд нэг юм өөрөвч өөрүүлээд тэгээ бит хоёр ямар ч нөгөө мэдээлэл байхгүй алхалтын анхан шатны мэдээлэл юу ч байхгүй жирийн өмсдөг одоо жирийн хөл дэвтэйхэн хамгийн хөл дэвтэйхэн хоёр пүүзээ өмсөөл тэгэл нэг өөрөвч өөрөвчин дотроо нэг ойр зүрийн өдөр тэр дээр гараад идэх өдрийн хоолоо хийгээд тэгээ нэг сав ус хийгээд тэгээд ерөнхийдөө утасны цэнэглэгч юу гэдэг лээ? Нөгөө нэг цэнэглэгч тэр мэрийг хийгээд ингээд өөрөвч үрээд явсан баггүй юу? Тэгээд дээшнээ нэг 4 цаг 5 цаг шахуу алхаад тэгээд тэндээ нэг 2 цаг болж жоод 1 цаг 2 цаг сайхан бичлэг хийгээд тэр хадан дээрээ гараад инээтрээ олж жоод 1-2 цагийн дараа эргэж буусан. Буухтаа бас нэг 4-5 цаг болсон. Нийтдээ нэг 9-10 цаг зарцуулдаг юм байлээ. Ерөөсөө алхаад дээшээ гараад доошо буухад нийтдээ. Тэгээд Анука бит хоёрын хувьд болохоор орой өвдөөс хойш тийшээ гарна. Тэгээ сайхан нар жаргахыг хараад тэндээ майхнаа бариад хоолунд идээ. Тэгээ өглөө хамгийн эрт нар мантахыг харнаа гэсэн зорилго тавьсан чинь аяллаа төлөвлөгөө өөрчлөгдсөн чинь маш их юм хэрэгтэй болсон. За юу вэ гэхлээр ийм өөрөвч авсан. Ийм өөрөвч бол өстой өмтэйгээс хямдхан бүр төрөл бүрээрээ байдгийм байна. Айгүй олон төрөл байдгийм байна. Маш их одоо хүнд хөнгөн одоо эн чинь ингээд миний нэг тийм нөгөө нэг мөрөөдөл байдаг байхгүй юу? Одоо би ингээд 2 үүргэвч яг адилхан ийм үүргэвч тий 2 өнгийнхийг авсан. Одоо ингээд сүхвэтэй минийх. Тэгээ би бодохдоо ингээд явган аяллахаа юмнуудыг ингээд бэлдээд туршлагаа хуримтлуулад ингээд явжээ. Тэгээ хүүхдүүдийгээ ирэхээр угаасаа намар шивэдэд аюу гоё байдаг байхгүй юу? Тэгээ шведийн байгаль хичнээн гоё үлээ. Тэгээд швед чинь нуур айгүй жижигхэн тийм нуурууд ихтэй. Тэгээд явган аялагчдад зориулсан тийм зам жим одоо тийм юм айгүй ихтэй их байхгүй юм. Тэгээ би хүүхдүүдээ ирэхээр нэг хүүхдүүдтэй нэг хөөрхөн өөрсдөнд нь таарсан юм үүрвч авч өгөөд тэгээд нэг гэр бүлээрээ ганцхан нэг бүтэн сайн дамардаг. Тэгээ бүтэн сайн өдрийг одоо тийм явган аяллаа өдөр болгоё гэж боддог байхгүй миний мөрөөдөл. Тэгээд нөгөө хээрийн хоол хийгээл тэгээд яхад нөгөө шведэд яг ингээд одоо тийм кемпинг маягийн юмнууд аюух байдаг байхгүй юу? Цаанаасаа ингээд одоо гал түлхийд ингээд бэлтцсэн ч байж идэг. За хэрвээ байхгүй бол нэг жижигхэн тийм гал түлхэх тийм газан плетиг одоо нөгөө төлөө мүлэгээ аваачаад галаа түлсэн ч болно. Тэгээ ойр зүрийн хоолунд хийгээд, хээрийн хоол хийгээд хөөхөн чадвал майхан саваа үүрээд хээр очиж хондогч юм уу? Ер нь нэг тийм хүүхдүүдтэйгээ нэг тийм юм төлөвлөд байгаа юм. Миний мөрөөдөл. Тэгээд ямар ч тач ийм 2 үүргэвч авсан эхний ээлжинд. Энэ үүргэвч нь болохоор нуруунд дээр ийм зөөлөвчтэй хатуу тэгэнгүүтээ би боддог байхгүй нэг шок одоо янз бүрийн юмнуудаа таяг маяга хийгээд тэгээд эндээс нь ингээд юу мууга үүрээд юу гэдгүүлээ халбаг малбаг тогоо шангаа ингээд зүүрчдэг тэдний нэхгүй ингээд явхаар дугарч муграал тийм аялагчд байдаг штэ явган аялагчд одоо аюух тийм нэг мэрэгжлийн одоо явган аялагчд ингээд том цүнх гүүрээд ингээд аялж идэг би бас тийм юм айгу хоббитэй дуртай байхгүй юм тэгээд ямар ч гэсэн эхний ээлжинд өөрийнхөө л чадлын хэмжээгээр ойр зургийн юм цуглууллаа тэгээд явах тусам одоо юу гэдгийг туршлага хуримтлуулад цаашдаа юу хэрэгтэй вэ гэдгийг мэдэж авах бах. Тэгээ эхний ээлжинд юу ч гэсэн ийм нэг үүргэвч авсан. Нэг нь хөх өнгөтэй, нэг нь ийм ногоон өнгөтэй. За тэгэнгүүтээ яасан бэ гэхлээр
ийм майхан авсан. Манад уул нь майхнууд байгаа л да нэг жижигхэн ийм хоёр хүний майхан түрүүжил анхуулаа мөнгөлөө бид гурав гаднаа засаад бид гурав унтаж мунтаад гэсэн хөөрхөн майхан байгаа. Тэр тэгсэн чинь ингээ эвхэгдсэн чинь ийм том тэгж бөөрөнхий эвхэгддэг юм байна. Тэгээ энэ хөөрхөн хямдхан тэгээ амар хөнгөн тэгээ хоёр хүний ийм майхан багтлаар нь энэ майхныг авсан. За тэгээд манайд угаасаа мишок байгаа. Тэгэхээр мишок авах хэрэг байхгүй. За тэгээд бид нар чи нөгөө нэг хонно гэсэн учраас хоол хийх шаардлагатай. За кофе чанжуун тэгэнгүүтээ юу яана? Юу гэдэг лээ? Хоол хийж идэн бас гоё уулан дээр анх удаа унтж байгаа хүмүүс гоё бай гэж бодоод. За тэгээд нөгөө нэг аялагчдын нэм тасгаас аялагчдын тийм одоо нөгөө лангуу гэхүү юу хүү хэсэг дээрээс ийм юу авлаа. Газан ийм плетик амар авсаархан. За би энийг задлаад явах уу? Би нөгөө нэг влог дээр угаасаа аяныхаа ямиг бэлдээд тэгээд яаж ажиллаж байгаагаа угаасаа влог хийн. Тэгээд ийм хөөрхөн хөнгөн хамгийн гол нь нөгөө бүх юм маань хөнгөн байх хэвээр, жижигхэн байх хэвээр, авсаархан байх хэвээр. Тэгэд ийм газан плетик тэнгүүдээ ийм жижигхэн ийм хөөрхөн газтай өөрийнх нь ийм зориултын ийм газан байна. За тэгэнгүүтээ дээр нэм хөөрхөн плетик ийм өөрийн гэсэн ууттай ийм торон уутан дотор хийцэн ийм хөөрхөн үгүй плетик гинэ. Тогоо энэ дотор ус мусаа буцалгаад тэгээ явах юм байна. Явна гэж ойлгоод байгаа. За тэгэнгүүтээ хардаа энэ одоо би нөгөө нэг ингээ янз бүрийн юмнуудаа ингээд цүнхний багтахгүй юмнуудаа энэ тэндээс ингээ зүүгээд уяад ингээ хийн штэ тий тэгэнгүүт ингээд энийг одоо юу гэдэг юм бэлээ бэхлэгч гэх юм уу юу гэх юм ийм нэг юм байна нэг 5 ос ийм юм хэрэгтэй болов гэж бодоод ийм юм авсан. За тэгэнгүүтээ нэг хөөрхөн ийм яг нөө зүүддэг юм чинь аяны ийм хутга сэрэ халбаг ийм бас ингээд зүвчдэг. Би бодохдоо энэ хавцаа ингээд зүгэл явхаар ингээд дуурч муугараал амар гоё. Гоё дуурч байгаа зү. Ийм авсан баггүй. Тэгээд аяг хөөрхөн пивер зөндөө байд юм лээ. Тэгээд би надаа энэ төмөр нь аяг гоё санагдаад ийм төмрийг нь авсан. За тэгэнгүүтээ энэ нэг хэрэггүй юм шиг байна. Би нэг хэрэглэхгүй бол энийг буцаасан ч явах уу, буцааж болно. Энэ болохоор би ингээд хоёр ингээд модны хооронд ингээд юу яадаг? Юу гэдэг үлээ? Бэхлээд хоёр модноос ингэж бэхлэнгүүдээ дээрэс нь ингээ хөвтөнгүүд ингээ нэг юм ямар их юм дүүжин оршиг тийм юм байгаа аахгүй жоон гой санагдаад энийг авсан. Энэний хэрэг бараг л байхгүй юм байна. За тэгээд хамгийн гол нь заяа. За би энэ микийг өөр дээрээ суулгая. Би ерөөсө хоёр гараа ашиглахгүй бол нэг сонин айгүй эвгүй байна. Нэг гараараа ярихад жоохон дутуу юм шиг санагдаад. За ингээд тавьчих цүнхэн дээрээ. За тэгэнгүүтээ хардаа ийм аяны хоолнууд авсан. Аяны хоолнууд чинь хөөх төрөл бүрээрээ байд юм байна. Хамгийн ихний аялын дэлгүүрт болохоор ийм хоёрхан төрлийн хоол исэн баггүй юу? Тэгэнгүүтээ энэ нь болохоор нэг хүний л порц юм байна. Тэгээд нэг нь болохоор ийм шүл байна. Үхрийн махан шүл гинэ, beef. Тэгэнгүүтээ нэг нь болохоор кебаб гинэ, кебаб гэритта гинэ. Хоёр дор хоол байна. Тэгээд ийм хоёр хоол авсан байхгүй юу? Нэг нь 100 хэд гэсэн 19 илүү 100 хэд лээ. Тийм жоохон 129 жилийн тиймэрхүү байдаг юм байна. Тэгээ ийм хоёр хоол аваад өөр сонголт байхгүй. Тэгсэн чинь дараа нь өөр дэлгүүрт орсон чинь амар олон төрлийн ийм сонголтууд байна. Тэгээд үнэн ч гайгүй. Өглөөний цай, оройн хоол, десерт гэсэн сонирхолтой хоолнууд байд юм байна. Тэгээ би зүгээр эхний ээлжинд тестлээд ер нь ямар байд юм бэ? Анхны удаа бас явган аялал хийгээд майхандаа хонох учраас энэ хоолнуудыг бас амсаж үзье гэж одоо төрөл бүрээс нь нэг авсан. Жишээлбэл энэ болохоор өглөөний цай юм байна. Авиос тэнгүүдээ бөөрөл згэнтэй юм байна. Авиос гинэ. Тэгээд энэ хэрэглэхэд ч амар зүгээр задлаад халуун ус хийгээл тэгээ эргүүлж таглаад 10 минут хүлээгээл бэлэн болчих юм байна. Амар амархан. Тэнгүүдээ энэ болохоор ямар амт вэ гэсэн чинь бяцлагтай шарсан өндөг гинэ. Энэ болохоор бас л яг адилхан.
халуус хийгээл дэвтэгээл 10 минутын дараа шууд болчихно. Тэгээ бүх заавар маавар нь байгаа. За энэ нь болохоор десерт гэж байгаа байхгүй юу? Тэгээд юутай шаржигнуур алим шаржигнуур алим гэх юм уу? Гатаасан алимтай юм шиг байна. Десерт гэж байгаа байхгүй юу? Тэгээ энэ болохоор нэг төрлийн хоол байлээ. Hot pot beef гинэ. Төмөс, сармис, лууван, сонгон, тэгээ бифтэй юм зурагтай. Ийм хоолнууд авсан. Тэгээд юутай ч ийм хоолнуудыг амсаж үзье, ямар байх нь үзье гэж бодоод ийм хоёр хөрхийн ийм аяг авсан. Төмөр. Тэнгүүдээ энэ яг нөгөө юундаа ингээд зүвчдэг ийм нөгөө юутай юу гэх юм түгжээтэй. Эндээсээ би ингээд ингэж бодоод байгаа ш. Эндээс нь аяга зүгээд, эндээс нь энийгээ зүгээд ингээ явах юм уу? Ингэж бодоод байгаа байхгүй. За тэгэнгүүтээ энэ бас ийм хөөрхөн усны ийм төмөр сав авсан. Төмөр усны сав. Тэгэнгүүтээ энэ ийм зүгдэг юмтай, энэ болохоор зүгдэг юмгүй. Гэхдээ нөгөө түрүүний авсан зүгдэг юм аа. Зүгээд ингээд яачин. Нэг нь тэр цүнхэндээ, нэг нь энэ цүнхэндээ. За тэгэнгүүтээ ийм нэг одоо энийг одоо юу гэх юм? Малгайчулдаг, бүх төрлөөр л ингэж хэрэгэлдэг. Малгайчулдаг, ороолтчулдаг, амны хаалтчулдаг, одоо ингээд бас нөгөө уулан дээр бас хүүтэн сэрүүн байх вэ гэж бодоод ийм юмнаас ингээ хоёрыг авсан. За тэгээд бас уулан дээр л гарч байгаа юм чинь шумуулны цацлаг авсан. За шумууртай байж магадгүй. Гэтэ уулын орой дээр нэг шумуул байхгүй хаа. Гинтхэн би энийг авсан хойно. Энд чинь бас 110 хэдэл лүү те. Гинтхэн авсан хойно бодлоо. За тэр уулан дээрчтэй шумуул байхгүй бах та гэж бодсноо. За хөдөө майхан дунтах юм чи юм яаж юм авчи илүүтэхгүй гэж бодоод авцсан. За тэгэнгүүтээ би ер нь ингээ хөдөө хээр кофе яаж уудаг юм болоо? Кофе чанагч яадаг юм болоо? Бэлэн утгадаг кофе жоохон муухай байдаг. Тэр кофег уумааргүй байдаг. Чандаг кофе яадаг юм болоо гэсэн ийм юм байд юм байна. Пивэр тэгээд ингээл яг кофе нутаг кофегаа авч явна. Тэгээд кофенийхаа цаасыг тавьж байгаа л тэгээд ус буцалгаал дээр нь хийгээл аяган дээрээ тавихаар ингээл шүүгээд гараад ирсэн. Ийм нэг хээрийн кофе чанагч гэх юм уу? Кофе нэрэгч гэх юм уу? За тэнгүүдээ ана битэр нөгөө нэг хөдөө хонох учраас ийм хөвчлөлтөх ийм тоглоом авсан чихрэн. Тэгээ нөгөө нэг ингээд эргүүлээд ингээд яадаг. Энэ чихрээр тоглохдоо гоё битэр юу яана бичлэг хийнэ заяа асуулт хариулт юм ч юм уу мэдгүй тухайн үедээ ямар тоглоом зохиох нь ямар ч тач ийм нэг тоглоом авсан. Тэгэд анаатай хоёлаа яаж бас зүгээр авах вэ тоглоё гэж бодсоо. За нэг иймэрхүү тэгэнгүүтээ ийм нэг бүс авсан. Би нөө Nike-гийн бүс авсан штэ. Тэр жоохон үнэтэй авсан. Тэгээд тэрийг буцаа энэ арай хямдхан байна. Тэгээд ямар ч яалгаагүй асуудалгүй ийм бүс авсан. Тэрийгэ буцаач гэж утсан. Тэгээд нэрэ түрүүчийн нөгөө блог дээр би хэлсэндээ ийм нөгөө нэг эндээсээ ингэж гуурстай ингэж уссаа ингээ уучдаг тийм үүргэвчтэй ийм нөгөө нэг хантаац гэх үү юу гэх үү тийм юм авсан штэ. Тэгээд тэр болохоор жоо худлаа юм билээ. Би буцаацсан тэрийг өнөөдөр очиод юу болсон бэ гэхлээр ус хийсэн чинь арталтаа ингээд хийгээд нуруундаа усаа хийгээд нөгөө гуурснаасаа усаа уух гэсэн чинь ингээд сорогдож гарч ирэхгүй. Тэгээ тэр дефекттэй надад таарсан юм уу? Эсвэл угаасаа тийм сороход хэцүү юм уу? Мэдгүй. Би тэрийг ойлгоогүй. Тэгээ ямар ч тач тэрийг буцаасан. Тэр бол дими юм байна лээ. За тэгээд хөлөндөө бүр амар анхаарад хөлний аюу гоё тийм юунууд авсан, тоснууд авсан. За тэгээд түрүү жил яг тэр өндөр уулан дээр ингээд нартай ерөнхийдөө бол шил маш хэрэгтэй мэлээ. Би угаасаа нөгөө нэг алхаад гүгээд ингээд ерөнхийдөө өдөр болгоо нэг алхаж малхдаг болсон. Тэгээд ийм нөгөө юу хэрэгтэй байгаа. Шил хэрэгтэй байгаа. Тэгээд ийм зориултын одоо ийм спорт ийм нүдэн шил авсан. Гүүж алхахад.
Тэгээ би чинь бүрстэ нөгөө амар тийм зориултын юмд айгу дуртай ач холбогдол өгдөг зориултын юмд айгу дуртай байдаг байхгүй. Тэгээд ийм шил авсан. За тэгээд өшөө юу авлаа? За нэг тиймэрхүү. Тэгээд энэ инитол гэдэг ийм нөгөө хөлнийхөө тэр нөгөөний холгосон ийм шархан дээр түрхээрээ гэдэг ийм тос зөвлөсөн. Тэгээд энэ болохоор Шведийн айгу алтартай тийм нэг хүүхдийн одоо хүүхдүүдийн нуран муранганд айгу түрхдэг байхгүй. Хүүхдийн цав бөхсний улаалтанд айгу түрхээл тэгэл нам ийм тос байдгийн. Тэгээд энэ тос бас ганцхан тийм хүүхдийн бөхсөн дээр биш. Янз бүрийн шарах марах янз бүрийн юм дээр түрхэхэд айгу урдан идэгдэг гинэ. Холголт молголт тэгээд би энийг авсан. Тэгээд ерөнхийдөө миний битүүрийн одоо хамгийн анхны уулан дээр хонох аялал ингээд аяллаа бэлтгэл бараг л хангагдлаа. Ерөнхийдөө одоо энд ингээд 2 мишок орж ирнэ. Тэгээд сайхан явна да. Тэгээ блогтойгоо хамт байсанд баярлалаа. Энэ удаагийн блогоо үүгээр өндөрлөе. Би ажилласаа тарж ирээд тэгээд гадагшаа алхалтаа хийчихэд орж ирсэн. Тэгээд өнөөдөр болохоор би яг энэ нөгөө сольж авсан энэ нөгөө нэг арсмаараар томоор ингэж сольсон гутлаа. Тэгэд энэ нөгөө зориултынхаа оймсыг өмсөөд тэгээд зориултын нөгөө нэг хөлний тэр холголтын лентэ наагаад тэгээд өнөөдөр чингүү ажил дээрээ байсан. Амар гоё юм. Тэгээд дахиж өвдсөнгүү. Тэгээд орж ирэнгүүтээ би юугаа яачаад гадаа алхаад орж ирчээ. Тэгэхээр блогоо хийж гинэ. За тэгээд блогтойгоо хамт байсанд баярлалаа. Би угаасаа л амар нуршуу юм байна. Тэгээд нуршихгүйгээр ярьж чадахгүй юм байна. Нуршихгүйгээр ярих гэсэн ч шал өөр хүн шиг санагдаад тэгээд айгүй эвгүй байна. Тэгээд бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээд нуршуу байсан ч гэсэн үзэж байгаа та нартай баярлалаа. Баг зэрэг хурдлуулад үтсчүүл зүгээр байдаг шүү. За сайхан амраарай блогтойгоо хамт байсан баярлалаа. Дараагийн блогоор уулзъя. Түр бай.